За дотрын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Хатагтай Алтан заяа студид хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр цаг гарган хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. Тэгэхээр мэдээж дотрын орчинд дах одоо цаг үеийн асуудлуудыг өнөөдөр бас хөндөе гэж бодлоо. Зөвхөн эхлээд том дүр зургаар наваад үзэх юм бол яг дотрын орчин ер нь хэр одоо таатай бүрдсэн гэж таны хувьд хэлэх вэ? Одоо зүгээр цаашаа сайжруулах асуудлын хувьд бол ингээд шатараатай явж ийн гэж харж байна. Ер нь дотрын орчин Монгол улсад бол бүрдэх эхлэлүүд бол тавигдсан. Хуучин одоо явж исэн систем манууд бол ерөнхийдөө татвар авах гэдэг системрүүд явж илаа ч тийм яг үндсэндээ одоо тэгвэл татвар гэдэг чинь ерөөсөө иргэн болгоны үүрэг гэдэг үндсэн хуулийн дагуу иргэн одоо бас төлөхийн зэрэгцээ буцааж авдаг бас хяналтаа тавьдаг ийм механизмыг бүрдүүлэх энэ харилцаар бол орж ийн л да. Энэний тулд бол одоо ил тод байдлын хууль батлагдаад мөрдөгдөж байна. Бас хугацааг нь сунгалаа. Хугацаа сунгасны зорилго бол бас энд иргэн болгон бизнес эрхлэгч нар маань бас өөртөө тэр таатай боломжийг бүрдүүлэх энэ боломжийг бол бий болох үүднээс хугацаа сонгогдсон явж байна. За дээр нь бол одоо бас татврын хариуцлагын талаарх өршөөлөлд бас хамрагдах ийм юмнууд бол хэрэгжил хийлээ. Тэгэд энэ болгоныг бас хэрэгжүүлэхийн нэг гол механизм нь юу гэхээр нэмэгдсэн үртгэл албан татврын одоо буцаалт энэ механизм бол хэрэгжиж байгаа. За дээр нь мэдээж татврын таатай орчныг бүрдүүлэхийн тулд бол бусад бас хуулиудыг бас шинжлэх ёстой. Энд бол одоо улсын их хурл дээр хүлээгдэж байгаа татврын ерөнхий хууль, дээр нь аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хууль, хувь хүний орлогын албан татврын хуулиуд бол байна. Тэгэхээр энэ бүхэн бол бизнесийн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хийгдэж байгаа ажлууд. Тэгэхээр Монгол улсын татврын орчин, татврын тогтолцоо гэдгийг л үндсэндээ зах зээлийн эдийн засгийн үндсэн шалгуураар нь энийг бас бий болгох одоо тийм боломжуудыг л бүрдүүлэхийн төлөө явж байна л да. Энэ ажлууд бол тэгэхээр одоо яг өнөөдрийн нэмэгдсэн үртгэл албан татврын хуулийн одоо бас энэ өөрчлөлтүүд бол орлогын одоо бас хуулиудынхаа өөрчлөлтөө хамтдаа хийгдэх юм бол хамтдаа явагдах юм бол энэ шинжилэл, энэ таатай орчны бүрдэлт бол энэгээр бас илүү одоо хэрэгжих боломжтой. Зүгээр яг одоогийн нөхцөлд одоо 1 сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн бас иргэдийн дунд нэлээд их за баг асуудал гэж хийж болохоор дагуулад нэмэгдсэн үртгэлийн албан татврын тухай хуулийн шинжилсэн найруулгын талаар бас танаас тодруулж асууя гэж бодлоо. Зүгээр юу гэдэг бэлтгэл ажлын хувьд байд юм уу бас арай хангалтгүй байсан ч гэдэг юм уу те аж ахуйн нэгжүүд арай бэлтгэлгүй байлаа ч гэдэг юм ингээд янз бүрийн юм одоо нийгэмд яваад байна шүү дээ. Тий, ер нь яг 1 сарын 1-ээс эхлэн мөрднө гэдгийг бол одоо энэ хууль маань бол батлагдахтаа бас юу яасан шүү дээ хэлсэн байна. Тэгэхээр монголчууд бид нар чинь альва юмыг өөрчилж харж бэлтгэлээ хийх гэдэг асуудал бол одоо бас нэг бизнес эрхэлж байгаа хүний хувь хүний чууд тийм нэг өөрчилсөн тийм байдал руу ордгүйгийн л нэг бас нэг сул тал юм л та. Тэгэхээр өнөөдрийн хувьд бол бизнес эрхлэгч нарын хувьд иргэдийн хувьд бас нөгөө дэд систем механизм маань бол бас сайн бүрдээгүй тал бол байна л да. Энэ маань өөрөө яг үгээр асуудал болоод байна тий. Тэгэхээр энэ хуулийн гол зорилго юу гэхлээр зэрэг бүртгэлээр тавигдах хяналтыг л одоо нэг хэсэнд бол хэрэгжүүлж байгаа. Тийм учраас одоо нэмэгдсэн үртгэл албан татврын 2% буцаалт гэдэг бол иргэн болгон энэ татврын харилцаанд орж байгаагаа мэдэрч байгаа. Тийм учраас үйлчлэг авч байгаа байгууллагаас 2%-аа буцаалтыг авъя, баримтаа авъя гэдэг шаардлага тавьж байна гэсэн. Гэтэл нөгөө үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллага нь нөгөө баримтыг бүрдүүлж өгдөг тэр механизмыг бүрдүүлж чадаагүй тал холбоотой асуудал байгаа байхгүй юу. Тийм учраас энэ бол юу гэхтэй зэрэг манай бизнес эрхлэгч нар одоо үйлчлэгээ үзүүлж байгаа байгууллагууд энэ хуулийн шаардлагын дагуу тэр механизмыг л даруйхан бүрдүүлэх, татврын албандаа бүртгүүлээд тэр систем рүү нэвтрэж тэр системтэй холбогдох ажлыг л одоо эрчимтэйхэн хийчихэд бол энэ бол нэг тийм хүндрэлтэй асуудал биш л дээ. Зүгээр сонирхолтой асуухад юу гэдгийг одоо татврын одоо орлогоо одоо ингээд тайлгнаж байгаа иргэдийн хувьд одоо магадгүй эргээд энэ маань биднэрт бас зарим байлаа эрсдэл авчрах үедээ ч гэдэг юм тиймэрхүү хардлагууд зүгээр мэрсэр яваад энэ зүгээр энэ дээр ямар зохицуултууд өнөхөр байд юм бэ? За ер нь юу штэ татвар төлнө гэдэг чинь үндсэн хуулийн заасан үүрэг буюу тийм ээ. Тэгэхээр би бизнес эрхэлж байгаа бол ямар орлого олсон тэрнээ татраа төлөх гэдэг чинь ерөөсөө л одоо хуулиар зохицуулагдсан бид нарт өгсөн үүрэг л байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ үүргээ яг хэрэгжүүлнэ гэхэд бол тэр
нүүтийн хуулиар бүртгэлд ороод эргээд нэг тийм эрсдэл учрах гэдэг ийм асуудал бол байх ёсгүй л дээ. Гол нь юу гэхтэй зэрэг хоёр этгээд харилцсан тохиолдолд нэг нь нөгөөгөөрөө одоо хянагдаж байгаа л ийм л алхам байгаа байхгүй. Тэгэхээр манайхан юу гэхтэй зэрэг бас нэг татвар төлөхгүй байх тийм ээ. Айл болохоор бага татвар төлөх гэсэн энэ сэтгхүүн маань бол бас тийм боломжлыг үүсгэж иж болно. Ерөөсөө татварын өөрийнх нь одоо үндсэн чиг үүрэг бол шударга байх, тэгш байх гэдэг л харилцаа шүү дээ. Тэгэхээр энэ шударга байх, тэгш байх гэдэг энэ харилцаанд хүссэн үсээгүй нийгмээрээ бүгдээрээ л орчход тэнд одоо бүртгэгдснээрээ эсвэл одоо ингэснээрээ эргээд надад ийм эрсдэл учрах болов гэдэг тийм ойлголт бол байх шаардлагагүй юм л да. Гол нь юу гэхтэй зэрэг ямар хэмжээний бизнесийн үйл ажиллагаа хэрэгжүүлээд одоо ямар хэмжээний орлого олов, ямар хэмжээний зардал гарав, ямар хэмжээний худалдаа авалт хийгдэв гэдэг нь нэмэгдсэн үртгийн албан татварын хуулийн зохицуулалтаар нэгэсэндээ бүртгэжүүлж байгаа л юм л алхам. Одоо зүгээр яг байгаа татварын орчин, хууль эрх зүйн орчин байд юм эсвэл бидний одоо зорж байгаа тэр орчин маань эргээд яг Монгол улсын одоо эдийн засагтаа гэдэг юм уу хүн амын хувьд багч гэдэг юм энэ онцлогуд маань хэр яг ингэж таарч чадсан гэж таны хувьд үнэлэх вэ? За тэгэхээр монголчууд бидний хувьд бас татварын харилцаанд ороод нэг 20 хэдэн жил болж байгаа. Тэгэхээр үндсэндээ татвар гэдэг зүйлийг бүгдээр одоо бид нар бас нэгэн гараанаас ойлгоод хэрэгжүүлэх дээр жоохон учир дутагдлууд бас байгаа л та. Тэгэхээр гол нь юу гэхээр өмнө явж ирсэн одоо систем маань бол бид нар далд эдийн засгийн хөрийг өргөнтэй байлаа. За нөгөө талаас яг хөвгтэй зэрэг төлдөг, төлөхгүй нэг хэсэг нь хождог бас ийм систем байлаа. Тэгэхээр одоо нүүтийн энэ хоёр хувийн буцаалтаар бол юу гэхээр зэрэг үндсэндээ бүгдээрээ л адилхан төлье. Энэ бол адилхан төлж байгаа энэ механизмд бол ирээдүйд та энийг өөрөө хянах хэрэгтэй гэдэг ийм л системээр үндсэндээ орчиж байгаа байхгүй. Тэгэхээр орчин нөхцөл байдлын хувьд бол бид нарт бол энэ одоо харьцангуй одоо бүрдсэн гэж үзэж болно. Ганцхан бид нарт энийгдээ дагаж өгж орох тал дээр бас иргэдийн маань ерөнхий төлөвшил бас хэр зэрэг байгаа вэ гэдэгт жоохон учир дутагдал бас байх шиг. Та түрүү яриандад орж ирсэн их хурал дээр бас хилцгээр хүлээгдэж байгаа яг татварын орчны шинжилгээтэй холбоотой 3 хуулийг бас дурдж байсан. Зүгээр энэ бүх хуулиуд маань магадгүй хилцэгдээд, эцэслэгдээд мөрдөгдөж ихэсэн нөхцөлд яг Монголын татварын орчны яг тэр хүрэхээр зорж байгаа тэр гол зорилтныг үнэхээр юу гэж харах вэ? За ер нь татвар гэдэг бол өөрөө тодорхойлон төлөх системээр хэрэгжиж байгаа шүү дээ Монгол улсын хувьд бол тийм. Тэгэхээр өөрөө тодорхойлон төлөх системтэй жишээлбэл хувь хүний орлогын албан тушаалын хувьд бол иргэн ямар хэмжээний орлого олсон юм бэ? Ямар хэмжээний татвар төлөх үүдийг иргэн өөрөө тодорхойлж төлөх систем рүү орж ирж байгаа. Тэгэхээр тухайлбал хуучин бид нөгөө патентаар гэдэг те нөгөө жишгээр гэдэг нэг ийм ойлголтууд байсан бол одоо иргэн бизнес эрхэллээ, бизнес эрхэлснийхээ орлогыг өөрөө тодорхойлон төлнө гэсэн энэ систем рүү орж ирж байгаа юм л да. Тэгэхээр энэ үегээр зах зээлийн эдийн засгийн харилцаанд одоо иргэдийн хувьд бол үндсэн хуулийн заасан үндсэн үүргийг хэрэгжүүлэх энэ чиг үүрэг рүү бол ерөнхийд нь бол чиглүүлж ирэх гэсэн. Хуучин бол одоо бизнес эрхлэлээ ч гэсэн тодорхой хэмжээний бага хэмжээний юм төлөөж явдаг, төлөхгүй явдаг ийм систем байсан бол иргэн болон бас ямар хэмжээний одоо бизнес эрхлээд би ямар хэмжээгээр татварыг төлөөд байгаа юм бэ төсөвт те нөгөө талаараа иргэний нийгмийн оролцоо тэр оролцоог одоо бас идэвхжүүлэх. Тэгээд татвар төлснөөрөө би бас эн чинь нийгэмд ийм одоо үүрэгтэй юм байна шүү гэдгийг мэдрэх ийм л одоо шинжилгээ орчин энэ харилцааг л үндсэндээ бий болгох гэдэг юм л да. Тэгэхээр өнөөдөр бас цаг гарган хүрэлцэн ирж байгаа манай студид хурц ирж ярилцсан танд маш их баярлалаа. Тэгэхээр студид бид татварын мэргэжсэн зөвлөхийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Монгол Улсын их сургуулийн бизнесийн сургуулийн профессор Хатагтай Алтан Заяатай татварын орчны хууль эрх зүйн орчны шинжилгээний асуудлаар ярилцлаа.